Самцана клиент сурвалж ажлын төвөөс эрхлэн төлөвлөж буй ижүүгийн бодлого болон бодолтод өнөөдөр болохоор ижүүгийн 2020 оны 2 дугаар шалгалт шийдэл ухаан физик бодлого 3-ын B гэсэн чинь ийм зураг өгсөн юм байна. Нэг ачаатай тийм энд ачаа байна. Энд дээр эргэвч байна. Энд дээр юу юм? Бриж гэх үлээ. Гүүр үү? Хоёр гүүр байгаад хоёр гүүрийн хооронд уцны яваад ингэвдээ уцаа нөгөө талд нь юм газартай юм бол байлцсан юм байна. За яасан болоо гэсэн чинь за зураг нэгт үзүүлсний дагуу уцны нэг үзүүрийг юм газартай холбоод ийм нэг массыг болохоор нөгөө үзүүрт нь холбоод тэгэнгүүтээ унжуулаад өргөчлөө. Энэ дээр эргэвчдэр те. Тэгэнгүүт энэ дээр яхаа нэг үзүүрийн шиг газартай холбогдсон байгаа. Нөгөө үзүүрийг болохоор энэ дээр зүгээр унжуулсан байгаа. Юм дээр тавиагүй эсвэл энэ хөдөлж байгаа биш те. Зүгээр агаарт ингээд жингэрээ унжиж байгаа юм бол энэ чинь доош байгаа ийм нэг G гэсэн массаар дарна шүү дээ тийм үү. Тэгээ энэ дээр болохоор эргэвч маань үл хөдлөх эргэвч байгаа. Тэгэхээр үл хөдлөх эргэвч бол яхаа нөгөө энэ доош байгаа ийм G байсан хүчийг яхаа ийшээ те ийм G болгож хүчний чиглэлийг нь өөрчлөн түүнээс биш хэмжээг нь ерөөсөө өөрчлөхгүй тийм үү. За тэгээд яхаа утас болохоор хөвтэй тэнхлийн дагуу хоёр гүүрний хооронд ээлний зайтай байж байгаа юм байна гэж. Нөгөө энэ зайгаалаад те энэ зай мөн ээлнийг утас маань болохоор ийм ээлний зайд үгүй яг хөвтэй тэнхлийнхаа дагуу хөвтөж байгаа юм байна. Ямар өнцөг өсгөхгүй тийм үү. За тэгээд string to bridges method project гэнэ. За тэгээд энэ утсыг нь болохоор гүрний хооронд утсыг нь хэлбэлзүүлээд үзсэн чинь өөрийнхөө суур өнгөөр гэх юм уу, суур давтамжаараа гэх юм уу хэлбэлзлээ. Хэлбэлзлээ юм. Давтамж нь F байлаа. За зураг хоёр нь бас яг адилхан M2 M-гээс их масстай юм байна. Хоорондох зай нь болохоор L2 юм байна. Тэгээ энэ хоёрын хооронд нь бас нөгөө суур өнгөөр гэх юм уу, суур мотороо хэлбэлзсэн юм байна. Тэгээд frequency of vibration is same as before гэнэ. Энэ дээр тэгвэл F давтамж нь болохоор бас яг адилхан F-ээр байх юм байна. Гэнэ. Тэр энэ хоёр зурган дээр болохоор зүгээр юу л байгаа юм ч тийм. Нэг нь L1 урттай, нөгөөд нь L2 урттай. Нэг нь M1 масстай, нөгөөд нь M2 масстай. Бусдаар бол бүгд адилхан тийм. Масс байгаа, агаараас зүгээр унжиж байгаа, эргэвч байгаа, гүүр байгаа. Гэтэл бус нь бүгд яг адилхан юм байна. За тэгээд энэ дээр болохоор хурдан юуны хурд вэ гэсэн чинь за долгионы уцаа долгионд харах хурд нь шууд пропорционал хамааралтай гинэ. 100 дор 2-1 зэрэг буюу утсанд үйлчилж байгаа хүчний 2-1 хэмжээний 2-1 зэрэгтэй шууд хамааралтай гэсэн юм байна. Хурд нь те хурд V долгионд харж байгаа хурд нь болохоор шууд хамааралтай 2-1 зэрэг буюу 100 дор тийм үү. Тэгвэл хүч нь юм уу F гэдэг ч те утсанд үйлчилж байгаа хүчний шууд юм хамааралтай гэсэн. За асуухтаа болохоор юу асуух вэ гэж L-ийг байгаа нь L-ийн хацааны юм авах вэ? Бага юм утгач юм байна тий. Тэгээд 7 сонголт өгсөн байхад эндээс л буудаад болохгүй болох тийм үү. За өмнө нэг энтэй жоохон төстэй бодлого гарч ирж байсан. Юу гэж ялаа? Нэг төлөө гитар гэсэн шүү дээ. Гитар болохоор за ингээд 6 шиг утастай. Тэгмэд болохоор 3 4 5 6 утасных нь болохоор тий нэг тал нь хамгийн бүдүүн нь байгаа. Энд ингээ хамгийн бүдүүн утас байгаа. Тэгснэ арай нарийсаад тэгээд хамгийн сүүлийн утас нь болохоор хамгийн нарийнх нь болчих тийм үү. Тэгмэд гитар ч юм болохоор бас нэг ингээ зурч юм бол яа тий утаснууд нь ингээд байж хахад энэ дэр нөгөө чихнүүд үүдэн шүү дээ. Тэгмэд болохоор чихийг нөгөө чангалж сулжаад өнгийг нь тааруулдаг тийм үү. Тэгэхээр энэ утас нь энэ гитарны утаснаас гарч байгаа долгионы давтамж гэх юм уу хэлбэлцэл нь ямар хэлбэлцэл хийж байгаа гэдэг нь хоёр юм самбарах гэдэг байна. Нэг нь болохоор нөгөө утасны өргөн бүтүүнээс нь тий утасныхаа нэгтнээс хамаарах гэдэг байна. Нөгөөд нь болохоор энэ нөгөө чихийг нь чангалж суллаад байгаа нь болохоор яхаа нэг утсыг ийшээ нөгөө Т хүчээр татчих байгаа шүү. Тэр хүчээ тохируулаад байгаа байхгүй. Уцаа дамж байгаа хүчнээс хамаарах юм байна гэж ярьж байсан. Одоо болохоор гэсэн чинь манай гүүрэн дээр яг л ишээрөөрөө. За энэ дээр болохоор M1 гээд агаар зүгээр дүүжлэж байгаа юм бол энэ чинь доошгоо M1G гээл хүчээр үйлчлэн. Энэ болохоор доошгоо M2G гээл хүчээр үйлчлэн тийм үү. Тэгэхээр энэ утсан дээр үйлчилж байгаа хүч нь болохоор одоо ийшээгээ M1G, ийшээгээ M1G, ийшээгээ M1G. Энэ болохоор M2G, M2G тий. Утасныхын дагуу яхаа ийшээгээ M1G, ийшээгээ M1G гэх. Тэр усаар нь үйлчилж байгаа хүч нь болохоор зүгээр шууд яхаа энэ ачааныхаа масснаас хамаарах юм байна. Усны мөнхөртүүд ээл байгаа. Тэгмүүдээ болохоор нөгөө суур хэлбэлзэл гэж нэг яриад шүү дээ. Fundamental node гэдэг шиг байна тий. Fundamental node гэж юу юм бэ? Тэгэхээр нөгөө утас болохоор би яхаа юм дээ. Ийм бэлцэн хоёр тий утас. Хоёр үзүүрт нь бэлцэн байгаа нэг ийм утас тавьчих тийм үү. Энэ утсыг хэлбэлзүүлэхээр болохоор янз бүрээр хэлбэлзэж болно. За тэгээд өөрийнхөө нөгөө нэг нодоор нь хэлбэлзэн гэхээр хамгийн ихнийх нь болохоор ийм байхгүй юу? Ийм дээшгээ яваад ийм доошгоо яваад ийм хоёр юмны хооронд хэлбэлзэн гэсэн үг. Тий. Энд байгаа утаслаараа дээшээ явлаа доошоо явлаа, дээшээ явлаа доошоо явлаа. Энд ч гэсэн дээшээ тийм үү. Дээшгээ бүгдээр нэг ийм
нөгөө синусоидын хэлбэр гаргаад доошоо бас дахиад нэг юм синусоидын хэлбэр гаргаад энэ хоёрын хооронд хэлбэлцэнэ гэсэн үг. Хоёр дахь нь гэрээ энэ болохоор одоо фундаментал буюу эхнийх нь хоёр дахь нь кем болохоор одоо эндээс энэний хооронд яах юм нэг ингэж багтахаар тий нөгөө тишгээ ингэж багтахаар гэсэн үг. Энэ дээшгээ явлаа, энэ доошоо явлаа. Тэснэ дараа нь энэ доошоо явлаа гэхээр энэ дээшгээ явлаа ч юм уу. Тэгэж хоёр нөгөө нэг ийм хоёр уул багтахаар гэх юм уу. Гуравт нь гэхээр болохоор гурван уул багтахаар тий. Ингээд нөгөө ээл орцсон дөрөвт нь гэх юм бол 1 2 3 4 гэж нөгөө ээл уртанд чинь болохоор ийм юмнууд багтнаа гэх гээд байгаа байхгүй. Тэгээ хэлбэлзэл хийж байгаа юм чинь нөгөө тишгээ явахаараа нэг юм тий. Нөгөө тишгээ явахаараа нэг юм гэсэн байдлаар. За энэ үед болохоор нөгөө долгионы урт гэдэг лямбда гэдэг чинь яа гэм ийм долгион байлаа гэхээр би эндээс энэ хоёрыг тасалж аваад гол нь энийг буцаад нэмэхээр яах юм буцаад долгионууд нь гарч ирэх хэрэгтэй гэж авдаг шүү дээ. Энд дэр гэсэн чинь болохоор нэг ийм байна гэхээр би энийг түр дахиад доош нь ингэж явуулж иж тэгж долгионы урт манлах гэдэг байхгүй. Тэ? Эндээс ингээд ийм дээдлээс дээдл ч юм уу аль эсвэл яа гэм хэдүүлээ нэг бүтэн ингэж орж иж тэ. Тэгээс зөвхөн иймийг авчих юм бол энэ чинь холбогоор чинь синусоид байхаа болж иж тэ юм. Тэгэхээр эндээс юм. Энд дэр болохоор дүүлийнхаа ийм байгаа энэ дэр хуурамчаар зөхиож нэмж өгч байгаа тэгжиж бодоод байгаа байхгүй. Ийм байж нэг бүтэн дэлгэн болох юм байна гэж бодоод лямбданд бол энэ дэр бол хоёр хэлэх юм байна гэсэн үг. За энэ хоёрдугаар мод дээрээ хэлэлцэж байгаа бол лямбданд болохоор шууд нээлээрээ юу тий. Эндээс энэ урт чинь шууд ээлээрээ байж шүү дээ. Лямбданд нээлээрээ болох юм байна. За гуравдугаар мод дээр болохоор ингээд бүтнээрээ ээл гэсэн чинь долгионы урт нь болохоор энэ хүртлээ шүү дээ. Тэгэхээр би яаж хийх вэ? Долгионы уртыг 2 хуваагаад тэр чинь хагасынхын урт болж тийм үү? Хагасынхын уртыг 3 удаа авчгаар буцаад манай ээл маань гарч ирэх юм байна. Тэгм бол лямбданд болохоор 2 ээлийг бахан болох юм байна ч юм уу тийм. Доотлол дээр нь болохоор ингээд нэг долгионы урт байна, ингээд нэг долгионы урт байна. Хоёрыг нэмсэн чинь 2 лямбда маань болохоор буцаад ээлийг гаргах юм байна. Тэгэхээр лямбдад нь зөв ээлийг бахан нэр. Нөгөө уцны хэлбэлцэл дээр болохоор үндсэн өнгөнүүд энэ болохоор энэ лямбда нь ийм болно. Хоёр дахь нь гурав дахь нь гэхээр л лямбда нь ийм болно гэсэн тийм үү юм хэлээд байгаа байхгүй. Одоо тэгсэн чинь хоёулаа болохоор тий эхнийх нь фундаментал мод хоёр дахь нь фундаментал мод гэсэн байгаа. Тэгэхээр эхнийх дээр нь ч яхаа лямбда нь 2 эл нүдэн дээрээ ч яхаа лямбда нь 2 ээлээр л гэсэн үг. За тэгээ одоо яхаа энэ рүү ирэх үү. Хүч нь бид нар болохоор нөгөө үйл би хамгийн сүүлд өгöd байгаа энэ шүү дээ. Долоон тарж байгаа хурд маань болохоор нөгөө юу юм утас нь үйлчилж байгаа хүчнээс яхаа хоёрын зэргийн хамааралтай буюу язгуурын хамааралтай гэдэг байгаа. Тэгэхээр энэ дээр би одоо за энэ дээр юу гэдэг юм те нэг хэлбэлцлээ хийлээ. За V гэсэн хурдаар яхаа хэлбэлцэл нь тарна гээ. Тэгэн гэсэн чинь болохоор язгуур дээр M1G тэгээ шууд хамааралтай гэсэн байгаа. Тийм үү? Энэ дээр хүч нь болохоор шууд M1G M2G юм гэсэн шүү дээ. Энийг хэлбэлцэл нь болохоор язгуур дээр M2G тэгээ шууд хамааралтай. За тэнгууд ямар ч долгионы хувьд болохоор долгион тарах хурд гэдэг бол долгионы уртыг үржтэн давтамж гэж бичдэг тийм үү? Тэгэхээр энэ дэр лямбда f нь болохоор язгуур дээр нэг mg. Үүднээс адилхан лямбда f маань язгуур дээр m2g шууд хамааралтай байна гэж бичиж. За тэгсэн чинь яхаа энэ f болохоор нөгөө f-тэй яг адилхан гэсэн шүү дээ. Энэ f-ийн хооронд ялгаа байхгүй. Энэ лямбда 1 лямбда 2-ыг ялгаатай гэсэн. Лямбда 1 лямбда 2 гэсэн чинь би болохоор нөгөө үндсэн хэлбэлцэл юм бол утасны уртаас 2 дахин их юм байна гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ дэр яхаа 2 l1 гэсэн үг. F тэгээд энэ нь болохоор яхаа m1g-тэй шууд хамааралтай. Нөгөөтнөөс адилхан 2 l2 f энэ нь болохоор зурдаар m2g-тэй шууд хамааралтай. Тэгэд одоо хооронд нь харьцуулж гоё те. l1 байгаа энэ 2f нь болохоор нөгөөтнийхөө l2 байгаа 2f-тэйгээ адилхан шүү дээ тийм үү. Тэгээд яхаа шууд хамааралтай зурдаар m1g гэдэг юм болохоор яг шууд энэгээр нь бичээд явцсан ч болно. Аль эсвэл яхаа ерөөсөө дүүл яхаа нэг тэнцүү гэж жагаад ямар нэгэн тогтмол таг үрждэг те. К үрждэг юм. Нүд ямар нэгэн тогтмол таг үрждэг К үрждэг юм. Гэвчсэн ч болно шүү тийм үү. Хооронд нь харьцуулахаар буцаад устчих нь болно. Тэ. Энд дэр L1-ийг хуваах нь L2. Тэгээ F-үүд маань адилхан гэж өгсөн юм чи хоорондоо ороогдчихно. Нөгөөдөлт нь зурдаар M1-ийг хуваах нь M2 гэж юм шүү. Ийм хамааралтай юм байна. За тэгсэн чинь бидрээс L2-ыг хуваах нь L1 гэж асуусан юм байна те. L2-ыг хуваах нь L1. Энийхэн барийг саль юм байна тийм үү. L2-ыг хуваах нь L1-ийг ярьж байгаа юм байна. Тэгэхээр язгуурдаа дүүлийнхэн M2-ыг хуваах нь M1 гэсэн үг. Энийгээ бас яхаа M2-ыг хуваах нь M1-ийн 2-ны 1 зэрэг гэж хэлсэн те. За ингээ харахаар M2-ыг хуваах нь M1 гэх энэ үү. Энэ байна. За өнөөдрийн
Ингэж гарч ирсэн өгнөд манлаараа. Яг янз бүрийн зөндөө өгнөд байсан. Тэгээд энэ дээр мэдчих хэвээр өгнөд маань тий. Утас яж болж байна, ачаа яж болж байна. Зүгээр унжуулсан байгаа. Гэхээр яг AMG-гээр л татна гэсэн үг тий. Хөдөлж байгаа юм бол чинь нөгөө AMG-ээс хастдаг наа нэмдэг наа энэ болчих магадгүй шүү дээ. Зүгээр унжуулаад тавьсан байгаа гэж. Эргэвч гарч ирсэн юм байна. Цэвэр хэлбэлзэл гэх үнийг би бас монголоор нэг юу гэж хэлэх үү гэдгийг сайн хэлж мэдэхгүй л байгаа юм. Яг ийц нөгөө утаснаас утасны хоорондох нь нэг ийм хэлбэлзэл хийх юм байна. Тэр үед ялгараад ям татанцоо хоёр ялгах юм байна тэр нь тий. Ингэж бодож байгаа хоёр эл гэж. Эл гэж. За давтамж байсан. Тэгвэл айлынхын давтамжийн адилхан гэдэгцсэн байсан тийм үү? Хэлбэлзэл хийсэн. Тэгээд яхан хүчний хэмжээнээс ийм амралтаа явуулсан байна. Нэг лайн байла. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.